За менингококк талдуур нь бол ерөнхий хордлогын шинжээр илрээд тэгээд арсан дээр өвөрмөц тууралт гардаг нянгийн гаралтай амьсгалын замын хурц халдвар төвчин юм аа. Энэ болохоор менингококк талдуураар өвдсөн хүмүүс юм уу? Эсвэл хамар зарилгуурын өрөвсөлтэй хүмүүс эсвэл ням тэгчид бол халдварыг дамжуулдаг. Энэ халдвараар ихэвчлэн бол бага насны хүүхдүүд өвдөх боловч 5-аас доош насны хүүхдүүд бол ихэвчлэн өвддөг. Нууц хугацаа бол их богинотой хэдэн цагаас эхлээд 20 хоног хүртэл үргэлжилж болно. Дундаж нууц хугацаа нь бол 6-аас 7 хоног байдаг. За тэгээ менингококкийн халдвар авсан тохиолдолд бол ерөнхийдөө эхлээд өндөр халуурдаг. Тэгээд цочмог шалтгаан тодорхойгүйгээр 38-аас 41-42 хүртэл өндөр халуурна. Ихэвчлэн хүүхэд өвддөг учраас хоол ундан дургүй болон дотор мухаар нь бөөлж хүүхэд эсвэл их унжгар номоо болдог. Эсвэл бүр хит их мэдрэмтгий болоод цочромтгоо болно арсын цонхыг цаах. Энэ шинж тэмдгүүд бол давмгаа илэрч хагаад тэгээд ерөнхийдөө бол 1-2 хоногийн дараагаас бол үндсэн сунгамал шинж болох цусрахаг тууралтууд гардаг. Хүнд явцтай үед бол бүр 12 цагийн дотор бол цусрахаг тууралтууд бол хөл гуяас эхэлж гарна. Нэмт хүн хэлбэрийн өвчлөлттэй үед бол 4-6 цагийн дотор хөл гуй нуруу цээж нүүрээр бол цусрахаг тууралтууд гарч богино хугацаанд хүндэрч халдвар хордлогын шокоор хүндэрдэг ийм аюултай өвчин юм аа. Ийм учраас хэрвээ шалтгаан тодорхойгүй өндөр халууралтай бага насны хүүхэд байх юм бол яаралтай харьяа дүүргийнхээ хүүхдийн эмчилд хандах юм уу эсвэл өрх дүүрэгтэй бол яаралтай хандах ёстой. Ер нь бол харьяа дүүрэг менингококк талдуурын улирал явагдаж болж байгаатай холбогдуулан бас өрх дүүргийн эмч нар бас хүүхдээ үзэхдээ хянамгаа байх ёстой өндөр халууртай өөр шалтгаан тодорхойгүй халуурч ивэл бүтэн биеийн үзлэг хийх ёстой. Тууралт ямар байгааг бас сайн анзаарч харах ёстой. Хэрвээ буцаад дахин тууралт гардаг байвал нэн даруй яаралтай эмнэлгийн байгууллагт ханднаа гэдгийг ард иргэдээ бас зөвлөх ёстой байгаа. Нэгэнт менингококк талдуураар өвдсөн тохиолдолд бол эмнэлгийн байгууллагт хандна. Эмнэлэгт бол эмчилгээг заавал хийлгэх нь бүрэн эдгэрсний дараа бол халдвартай эмчийн хяналт, мэдрэлийн эмчийн хяналт, хүүхдийн эмчийн хяналтанд бол гаргадаг байна. Халдварын голомт голомтлоод гарцсан тохиолдолд бол ар гэрийнхний нь бол антибиотик эмчилгээгээр эмчлэх вакцинжуулах ажлыг бол халдвар төвчин судлалын үндэсний төв хийдэг.